Сайн байна. Наа буцааж өгтөм мөхөр тэмдэг. Би 11 дэх тоглолдог. E-Sports Nations Cup тэмцээнд Dota 2 төрлөө Монголыг төлөөлж уулзж байна. За миний баг нас гэх юм бол би юу нэг төрсгөө хөхтэйсэн. Тэгэл айлын ганц эффекттэй болохоор юу н жоохон дураараа өссөн. Тэр хоёр эффекттэй тэгээд ам бол тавуулаа байсан. Тэгэл айлын баг нэмээд ганц эффекттэй болохоор юу н төрсгөө байсан. Бус түүхтүүдийн сонирхдаг юмыг сонирхол гадар дотор тоглоол сонирхдаг байсан хобби гэх юм бол компьютер тоглоомд угаасаа айгүй их туртай байсан. Тэгээд компьютер тоглоомд ер нь яг өөрөө PC-нд ороод хаяа тоглох мөнгөтэй ах нарыг харж зогсон. Олсон мөнгөөр байнгын PC-нд зарцуулдаг байсан. Тэгээд хүлэн бүх туртай байсан. Найзтайгаа хүлэн мөнгө тоглох үзэг туртай байсан. PC-нд тэгээд хамгийн анх сурсан тоглоомд яваас Dota 1 байсан. Бараг хүн болгоны тоглодог тоглоом Dota 1 байсан. Хүн болго угаасаа тэр тоглож байгаа болохоор дагаал ах нарыг харсаа байгаа сургаал юм тэр тоглоом туртай болсон. Бүх тогтой яг тийм нөгөө нэг хичээл мичээлдэг асуудаг л байсан. Нөгөө мэрэгжил ямар том болоод ямар мэрэгжилтэй болохыг одоо юу бичижсэн сандууч нөө яа тэгэхээр тэр үед би угаасаа худлаа зөв хамаа намайг бичдэг байсан. Яа тэгэхээр угаасаа тэр үед яг тийм том болоо тийм мэрэгжилтэй болно бол ердөөсөө тийм бодож байгааг. Dota 2-т яг мэрэгжлийн төвшөнд тоглож эхэлнэ гэж бодож эхэлсэн үе нь бол 17 он баха. Юу н 17 оноос мэрэгжлийн төвшөнд энэ тоглоомоор ямар нэгэн байдлаар би мөнгө олохын тулд тоглож эхлэе гэж бодож эхэлсэн. 10 жилээ төгсөөд их сургуульд орно. Тэгээд мэрэгжлийн одоо ертөнц сонгосон байх хэвээр тэгэл ямар мэрэгжил тэгэл зөндөө юм тэгэл тэр үед би яг их сургууль сураад хажуугаар нь би дахиад тоглоомоо гэд ингэх юм бол нэг хоёр юмд ингээд сатараад гэх юм уу. Хоёр юмд би угаасаа төвлөрөөд угаасаа би аль алинд би угаасаа амжилт гаргаж чадахгүй байх гэж бодоод тэр нь бол ээж том хичээсээ ер нь бол гуугаад их сургуульд би энэ надад нэг жоох хугацаа өгчгөө тэг би их сургуульд ер нь ормооргүй байна. Яг ээж хич зөвшөөрөөгүй л те. Тэг хүчээр би их сургуульд орж исэн. Яг тэр үед би өөрийнхөө хувьд гэх юм бол ер нь бол би шийтцсэн байсан. Тэ? Ямар нэгэн байдлаар би энэ Dota угаасаа би амжилт гаргаж чадах юм байна гэдэг юу өөртөө итгэцсэн байсан. Тэг би шийтцсэн байсан. Шийтсэн шийдээгүй хамаагүй манай гэр бүлээс намайг зөвшөөрөөгүй. Их сургуульд би хүчээр нь орсон. Их сургуульд орсон ч гэсэн би хичээлээ таслаад тоглоо явуулсан болохоор намайг их одоо ээж хоёр маань жоохон хүчээр зөвшөөрсөн гэх юм уу. Би угаасаа өөрөө юм жоохон зөрүүтэн болохоор тэгээд өөрийнхөө зөрүүтэлсээ байгаад хагас жилийн дараа тэгээд намайг зөвшөөрөө тэгээд хичээлээсээ тэгвэл 2 жилийн зай аваад тэгээд тоглоо үзгээд. Ковид гараад ер нь би яг тийм ээж их чойроосоо авсан хугацаанд би амжилт гаргаж чадаагүй. Би ямар нэгэн байдлаар Dota-гоосоо би амжилт гаргаж чадаагүй, мөнгө олж чадаагүй. Хэлсэн хэвэндээ бодсон чи ээж их чойроо маань тэгээд зөвшөөрөхгүй юм бол намайг Монголдоос орж чадахгүй бол гадагшаа гэгээд. Яг гадагшаа явахын өмнөхөн ковид гараад тэгээд ер нь жоохон ковид бас амар азтай. Надад ер нь бол тосолсон. Тэгээд ковидын хугацаанд ер нь тоглоомоо чанартай ингээд бэлтгэлээ хийсээр байгаад лилган гарч ирээд тэгээд лилган гэж багтараад тодорхой хэмжээнд намайг дэмждэг, намайг ойлгодог. Гэхдээ яг тэгж амар бүр оролцдгоо миний юмд. Ээж хичээсээ за зөвшөөрөл авсан 2 жилдээ дарамт гэх юм бол за ер нь бол байсан. Хүчээр одоо сургууль сургана. Тэгээд сургуульд орлоо гэхэд би угаасаа Dota-гоос ер нь өөрийгөө салж чадахгүй гэдгийг юм тэгээд мэдчихсэн. Тэгээд мэдчихсэн болохоор жоохон төвшөртэй л хэсэг. Яаж игээл би энэ тоглоом явна гэж бас шийдсэн байсан болохоор тэгээд юу айл тал байсан бахад жоохон 50-50% байсан гэх юм уу. Их тийм амар дарамт авсан биш бас аваагүй ч дарамт авахын тодорхой хэмжээнд дарамт авч ирсэн. Миний Dota 2 тоглож эхлээд хамгийн анхны тэмцээн яг тоглогчийн хувьд гэх юм бол PC нийл тэмцээн байсан баг та. Монголд өртөөсөө тийм officialтэй тийм амар тийм том сүртэй тэмцээн болдгоо байсан. Michelle Expo гэдэг тэмцээл нэг жилдээ нэг болдог байсан санагдаж байна. Тэгээ хаяа нэг Mountain Dew гэвэл энэ тентгийн организашнуудын тийм яддаг тийм тэмцээн болдог. PC-ний нээлтийн тэмцээн гэл амар хин тэнд бол. Тийм хүл тэмцээнд орчихсон. Арай яг official гоё том тэмцээн гэх юм бол Mountain Dew юм болоо. Mountain Dew л анх орж исэн да. Миний анхны лилгаанд орсон түүх гэх юм бол Монголынхоо Dota 2-т гайгүй тоглодог хүмүүсийнхаа нэг нь болоод юу нэлээд удацсан байсан. Лилгаанд орохын өмнө ч гэсэн 2 жил мөлийг би өөрийгөө харуулсан байсан монголчуудаа. Өөрийгөө ер нь ангалтай потенциалтай хүн гэдгийг. Лилгаа намайг орохоос өмнө гарч ирээд бас хөөрхөн удсан байсан нэг хагас жил хэмжээнд юу наацтай юу нэлээд дэжгүй тоглоод явцсан байсан. Гарч ирдэг бүрэлдэхүүн нь бол би өөрөө байгаагүй. Миний Marvel гэдэг тоглогч байсан. Тэр үед хишгэ Marvel, Ace тэгээд Sanctity, Carry дээр нь Lil гээд 5% байж исэн. Би яг бас орсон шалтгаан гэх юм бол би яг тэр үед өөр хүмүүстэй баг болж тоглож явж байгаа хамт тоглож исэн багийн маань хүмүүс ганц хоёр нь тоглож чадхаагүй болоод нэг нь гадагшаа сурж мурхаа болоод тэгээд юу тэрнээс болоод баг тарцсан байсан. Тэгээд ганцаараа юу жоохон хичээгээд MR нэмээд хувийн ранка нэмээд байж байгаа. Юу өндөр ранктай болсон. Тэгээд өндөр ранктай болоод өөрийгөө харуулсан чинь лилгаанаас юм тэгэл санал тавиал. Тэгээ орж ирсэн. Тэгээ ер нь лилгаанд анх орсноос хойш яг миний яг хамгийн анхны тийм цалин авч юм тоглосон организашн байсан.
Тэгээ бусдаар бол би өмнө ердөөсөө эзэж Дотог цалиа авч тоглож үзээгүй. Тэгээ Лилганд аваад ирсэн цалиа тоглоход л мэдээж маш гоё байсан. Дотог хамгийн анх яг тэр Лилганд орсон үед л юм уу да маш их тарамттай болсон. Алдаа ичих юм бол яах вэ? Тэгээ алдаа ичих юм бол маш хэцүү байл. Өмнө би Дотог тэгж хизээш тийм дарамттай тоглож үзээгүй. Тэгээд яг цалиа аваад ингээд ямар нэг юмд хожигдох юм бол ямар нэг юм алдаад байгаагаа мэдээж тэр багаас гэхлүүлэх юм уу тийм дарамттай байгаа. Тийм дарамттай тоглох юм жоох хэцүү байсан. Би анх ингээд Лилганд ороход өөрийгөө жоохон дутуу үнэлсэн гэх юм уу. Юу н одоо ч гэсэн жоохон одоо энэ залуучууд бас баг мөхтөхтэй яг надтай адилхан тэгдэлх өөрсдөө жоохон дутуу үнэлээд байдаг баг. Аяндаа ингээд тоглоод тэр дундаа хүмүүс дундаа уусаад тэр сайн хүмүүстэй тоглоод эхлээд яваад ангууд ингээд тэр хүмүүс яг үндэ ямар ч ялгаагүй хүмүүс гэдгийг жоохон ингээд баг мэдээд эхэлт юм лээ. Тэгээ тэр хүмүүс дундаа ороод яг үндэ би чинь энэ хүмүүсээс ямар ч ялгаагүй байсан юм байна. Тэгээд тэр тусам ингээд явсараа тэр хүмүүс дундаа ороод өөрийнхөө потенциалаа нэгээд өөрөө ингээд улам сайжирч яваа дарамт нь баг алга болдог гэх юм уу. Хамгийн анх мэдээж амар дарамттай гоо шалтгаан компьютерийн цаанаас те дэлгэцийн цаанаас тэр хүмүүсийн тоглолтыг үздэг байсан. Хүмүүстэйгээ хоорондоо тоглоод эхлэнгүүт тэр чинь нөгөө тэр хүмүүсийг амар гээ батцсан байдаг. Тэгэл тийм л дарамт байт юм лөө. Яг тэр хүмүүстэйгээ тэмцээнд аваад тоглоод эхлэнгүүт ямар ч ялгаа авахгүй адилхан дотоод тоглодог хүмүүс хоорондоо тэтгээд юу өөрийгөө сайн мэн гэдэг бас баг ойлгож аваад тэгэл тэгжил дарамт алга болсон юм уу. Дэлгэн гарч байдаг угаасаа Dota 2 Монголын Dota 2-ыг угаасаа өөр төвшөнд аваадсан. Дэлгэний хувьд Монгол Dota-г юу нэг организашнууд ч юм ингээд хүмүүст юу ингээд угаасаа монголчууд Dota-г бас амжилт авах боломжтой гэдэг маш хангалттай замыг нээж өгсөн. Бид хэд юу Лилганаас салаад цаашаа үргэлжлүүлээд хамтдаа байсан тоглогчтойгоо IC болсон. IHC-гээс хамааралтай байгаа үед миний хамгийн дурсамжтай тэмцээнүүд болсон. Тэр тэмцээнүүд нь анх удаага би онлайн тэмцээнд төрүүлж үзсэн. Тэр нь ICF байсан. Тэгээ үргэлжлүүлээд бас Монголд л болоод Asian Games-д очиж дид байр эзэлсэн. Монголчууд дундаа Dota 2 төрөлтөө хамгийн анхны тийм том байр савь эзэлсэн үйл явдал болсон. Тэр тэмцээнд мань сэтгэлд хамгийн их үлдсэн. Dota 2 тоглож гиснээс хойш тоглосон баг гэх юм бол Nivera, Dragon Gang, Lilgan, IC, Trailer Park Boys гэдээ бас багтаа болсон. Миний карьерийн турш надад хамгийн сэтгэлд үлдсэн баг гэх юм бол Lilgan. Урт хугацаанд үргэлжилсэн. Бараг 2 жил гарan. Өнөөцөн 3-4 жил тэр хүмүүстэйгээ нэг баг гээд хамтдаа явсан. Тэгээ бүр сүүлчүүгээ баг гэр бүл шиг болцсон байсан. Хамтдаа байсан. Турсамжууд айгүй их. Яг стейжэндээ очиод олон үзэгчдийн өмнө юм уу тэгж тоглоход яг хамгийн их дарамт авсан тэмцээн Мисагийн Nomatic Masters байсан. Тэр тэмцээнд очиход яг манайх Лилганаа Коболцын эсрэг 5 гейм гардаг баха. Манайх бүр 2-0 гэж эхлээд 3-2-оор камбэк фад эргэж ирж hodж исэн. Амар олон үзэгчийн өмнө тийм том стейжэн дээр тийш тоглож байсан. Тэрэндээ бол амар дарамт авчихсан. Нэг Spider-Link киллийг дуусгасан. Smash Box-ын дээрээс дараагийн унгасан. Eleven triple kill, Faceless Void эхний хоёр тоглолбор өөрөөр ердөөсөө тоглож чадаагүй. Гуравтаас нь нэг арай нэг багийн явслага орж идэв гоё болчихсон. Тэр юм уу да. Тэгээ дараачих нь болохоор хамгийн анхны гадагшаага явсан тэмцээн байсан. Гадагшаага Сингапур руу анх Global Esports Games гэдэг тэмцээнд Лилганаа бас Монголыг төлөөлж явж исэн. Тэр тэмцээн болохоор нэг ковид дуусхын дараахан яг тэр үед бидний тэмцээнд очих үед нөгөө хөл хорой үзэгчгүй тэмцээн болсон. Тэгсэн үзэгчгүй тэмцээн ч гэсэн ялгаагүй юм жоохон дарамттай байсан. За ер нь карьерийн хувьд хамгийн шантармаар байсан үе нь аяцаагаас гараад нэг хагас жилийн хугацаанд юм уу би Dota бас e-спортоос ер нь бас жоохон залхаж эхэлчихсэн. Яг шантармаар байсан гэж хэлэхэд бол хэцүү. Нэг хагас жилийн хугацаанд ер нь Dota-г би маш бага тоглосон. Dota-гоос ер нь залхсан. Буцаад ингээд амар тоглоомд дуртай болоод тоглож гисэн шалтгаан гэх юм бол насаараа угаасаа нөгөө нэг Dota-оор тоглолцсон болохоо ингээд хэсэг залхсан ч гэсэн тэгээ эргээд хүчээр тоглолт юм хэлээ. Тэгээд өөрийгөө юм жоохон хүчлээ тоглож гисэн. Тэгээд тоглож гиснийхаа ачаа тэгээ тоглоомдоо буцаад дуртай болоод. Ер нь e-sport Nations Cup усаад л болж олцож байгаа доо. Маш их баяртай байгаа. Тэмцээнийхэн талаар гэх юм бол ер нь олон жилийн өмнөөс хойш e-sport усуудын хоорондох хөрсөлтөн. Угаасаа e-sport гингүүд л хүмүүс ердөөсөө дандаа клубуудын тэмцээн болдог те клубуудын хоорондох. Тэгмүүд яг энэ усуудын хоорондох тэмцээн угаасаа яг дутагдчихсан. EWC-гээс хамааралтай EWC-гийн Nation төрөл нэгэд байгаа шүү дээ. Усуудын хоорондох төрөл нэгэд байгаа шүү дээ. Тэгмүүд яг гой зөв цагаа олсон маш зөв тэмцээн болж байна. DNC-гийн хувьд гэх юм бол EW-гээс хамааралтай те. Тэгмүүд EWC-ийн баг анх удаага гэдэг e-спортоор анх удаагаа хэлчихэд буруудахгүй бах. Яа тэгэхээр энэ бол одоо e-спортын олимп болж байна. Одоо e-спортыг одоо нэг левел ахиулсан юм амар том гой тэмцээнд одоо усаа төлөөлж оролцож байгаа даа энэ баяртай байна. Оролцохыг санал өгөхөд мэдээж маш их баярлсан. Тэгээд үндсэн дотроо бодсон юм дэл бэлтгэлээсээ хэвдэл гэж бодсон. За ENC-д оролцох Dota 2-ын бүрэлдэхүүн гэх юм бол юм сэтгэл маш хангалуун байгаа. Яг тэгэхээр хамт оролцож байгаа тоглогчид маань надтай хамт маш удаан би одоо ер нь карьерийнхаа турш ер нь тэр хүмүүстэй хамтдаа жууж тоглож исэн. Тэгээд хамтдаа тоглоход маш тухтай хүмүүс. Миний
энэ карьерийн хамгийн өндөр амжилт гаргахад хамтдаа тоглож исэн хүмүүс болохоор би энэ багтайг нь маш сэтгэл хангалуун байгаа. За тэгээд дасгалжуулагчийн хувьд гэх юм бол бас миний дасгалжуулагчаас гадна амьдрал дээр ч гэсэн миний маш дотны сайн найз байгаа. Миний дотог хаах өнцөг тэр хүний дотог хаах өнцөг маань яг санал нийлдэг болохоор дасгалжуулагчтай бас сэтгэл хангалуун байгаа. За тэгээд одоо юуны сэд оролцож байгаа Dota 2 төрлөөр оролцож байгаа Монгол баг гэх юм бол бид хэд өмнө урт удаан хугацаанд юу нэг баг болж тоглож исэн. Хоорондоо тоглож байгаа салах болгондоо гадагшаага гадны багууд руу бүгд цалаад өөр багууд руу юу явцгаадаг. Тэр багуудаа одоо юу бас юу талд улсын багуудад юу тоглолцохоосон маш их юу туршлага хөндлөөсөн гэж бодож байна. Тоглогчтой хувьд ч гэсэн гадаад багуудад юу өндрөөр үнэлэгдээд тоглодог өндөр түвшний юу тоглогчод байгаа болохоор одоо буцаж нийлээд хангалттай туршлага хөндлүүлээд буцаж нийлээд юу хангалттай ENC-д өндөр амжилт үзүүлж чадна гэж бодож байна. Dota 2 төрлөө Монголд юу яг өндөр түвшинд тоглож байгаа нь маш цөөхөн тоглогчтой байгаа. Миний мэдгээр нь гарын 13 төрөл тоглогчтой байгаа. Тэр тоглогчд маань цөгүүлээч гэсэн юу хангалттай өндөр түвшинд юу тоглож чадж байгаа. Ирээдүгөө өөргөө яг энэ e-sports нэш ENC-д Dota 2 төрлөө би маш өндөр амжилт үзүүлж чадна гэж бодож байгаа. Одоо миний хувьд бол Dota 2 тоглож эхэлсний хамгийн том боломж гэж би өөрийгөө харж байгаа. ENC-ийн юу сонгон шалгуулалтын хувьд гэх юм бол монголчууд цаашгаа юу гарах магадлал нь маш өндөр. Монголчуудын байгаа бүсээс юу хамгийн чанга баг нь мэдээж манайх өөрсдөө. Хоёрт ардаас нь өрсөлдөхөц дэжүү чанартай баг гэх юм бол юу энтгэх л байгаа. ENC-ийн Dota 2 төрөлд Монгол садлуулж оролцох тоглогч мөн Эрдэнэ байлаа. Багаа дэмжээ баярлалаа.